Хай, хүрээлтэрлээ. Би нэг 2-7 хоногийн өмнө нэг хөнгөн ханаа тусаад 2-3 хоноо л идэрсэн. Харин тэрнээс хойш хоолойд нэг сонь цэр тэглээд хоолой нэг жоохон сөнгөтүүд ах юм. Тэгээд нэг жоохон сонин дуурайд байгаа шүү. Ойлгоорой. За би хүүтэй нэг 4 пүүз цагсан юм аа. Эндээс харж агаад 1-2-ыг авъя. Би өнгөрсөн биш шүү дээ. Энэ хавар авахта хүүтэй 2 пүүз авсан. Тэгээд хоёулаа нэг арьсмаар томруулаад тавсан байхгүй юу? Энэ намар өмсөөсөө гэж бодоод. Тэгсэн чинь сая гаргаад ирсэн чинь үлийн бариад байна гэж байгаа байхгүй юу? Тэгээд ялцчихгүй л шин дахиж энэ пүүз авах хэрэгтэй л болчлоо. Йоо би өөртөө ингээд юм урт даавн юмс тэгсэн байхгүй юу? Тэгсэн чинь юу юм чинэг нэвт юм шилэн юмс. Йоо ийм юм чи яаж хүмүүсийн шалбалаа юм. Одоо сүү маань томорч байгаа болохоор өөрт нь хувц сунар ер нь юм авч өгөхдөө өөрт нь заавал ингэж харуул сонгуулж авч өгөхгүй бол багт нь болохоор би өөрөө мэдээл ингэж аваад өгчдөг гэсэн байхгүй юу? Хаяндаа сонголт байхгүй болохоор яагаангийн тэркоинтер аваад өгчдөг гэсэн. Хөрхи өөр охины өнгө гэж мэдгүй юм чинь гэж бодоод одоо харин ингээд би дураараа юм аваад өгчгөр өөрт нь таалагдах хэлсэн бэлээ. Надаас асуухгүй яасан би энийг авахгүй байсан шүү дээ тэгээд идэх болсон бэлээ. Гэтэ би бас багтаа яг хувцаа өөрөө сонгодог байх юмсан гэж амар хүсдэг. Гэтэ нэг багтаа биш юм байна. Бүр багтаа хүүшиг үедээ яадаг байснаа мэдэхгүй байна. Харин том болоод яг өсвөр насны үед болохоор ингээд 10 жилийн дундаа ингээд ахлах ингээд тогтоол өөрөө яг хувцас сонгоод худалдаа авалт хийх гэж амар их хүсдэг байсан шүү дээ. Гэтэ яг надад тийм боломж бидгүйсэн. Миний хувцыг их хүчлээ манай ээж сонгож өгдөг. Тэгээд одоо надад сонгож өгсөн хувцас нөх таалагддаггүйсэн. Тэгэд би нэг өмсөхгүй надад таалагдахгүй нэг тэгэхээр үгүй наа чи илүү сайн хайтайхан гоё харагдчихээн шанартай өмс гэд ингээд аваад өчтдөг. Тэгэл яг тэ өөрөө тэгэл бүх хувцсыг ээж авч гэж юм чи өмсгөөсөөр аргагүй. Тэгэд надад болохоор сонгосон сонголтууд амар юм хөгшин үнийг шиг би чи одоо 10 жилийн жоох хогон шүү дээ тэгчихэд нэг юм оюутан шиг нэг авгаа стилтэй юм сонгоод өчлөө гэж бод амар их боддог байсан. Тэгэл сургуулийнхаа хөргөө охтуудыг харахаар ямар гоё юм би яг юм уцтай олмоор энэ төр гэж боддог ч гэсэн тэгэл яаж чад би тэр үед чинь махлаг байсан болохоор яг ингээ хүссэн арзмаар надад таардагчгүй ч юм уу эсвэл тэгэл ингээ арайч өгөж таарсан нь болтлоо гэхэд ээж юм гачийн хүмүүсээ та надад бити ав гэтэл ингээд байсан болохоор за би өнөөдөр хүүгээ цэцэрлэгээс нэрт аваад шүдний имлэгт цаг авсан байгаа тийшээ очиж үзэлнэ. Яасан бэ гэхээр нэг 3-4 сарын өмнө би хүүгийн шүдийг угааж аваад ажилласан байхгүй тэгсэн чинь шүднийхэн цаанаас ингээд давхар шүд урах гад ингээд цайрсан байсан. Буйлан цайраад. Тэгэхээр нэг шүдний имлэгт авчиад үзүүлсэн байхгүй юу? Тэгсэн чинь ийм шүдтэй хүүхдүүд аюу их болоод байгаа. Юу ч гэсэн түрхэн хүлээчих. Тэгэд нэг шүд нь доороос нь ингээд шин шүд нь ургаад эхлэхээр хуучин сүн шүдээ одоо хөдөлгөөд тэгээд сүн шүд нь унчна. Тэгвэл хэвэн болчихно гэдгийгсэн байхгүй юу? Тэгсэн чинь манай хүүхд одоо 3-4 сар тэрнээс хойш өнгөрлөө нөгөө давхар шүд нь ургаад идэг. Яг ингээд сүүн шүд ногт хөдлөхгүй. Тэгээд эмчдэр асуусан чинь хурж ирээд үзүүлчих тэгээд харж агаад зураг авч агаад болох бол шүдийг авчий гэдгийгсэн. Тэгээ өнөөдөр эмнэлэг дээр ирээд зургийг авахулаад эмчин хэлсэн. Одоо ингээд хуучин 2 сүүн шүдийг авчия. Тэгвэл одоо чинээр ургаж байгаа шүднүүд нь урагшаага түрээд хуучин байралтаа очичтیں۔ Тэгэхгүй ингээд давхар ургуулаад тавил шин шүд нь хойно ургаад ингээд том болохоор шүд нь юм дали муухай ургачтیں۔ Тэгээд аппарат зүгүүж янзлахаар болчтیں۔ Тийм болохоор одоо ингээд наркотиктэй тариа хийжгээд билрууд тэгээд 2 шүдийг авчий гэдгсэн. Йоо миний тавчиг хараа. Арай. Ийм юм өмсцэн хүчсэн байх та. За хөө маань шүдээ авахулчлаа. Яг наркотиктэй тариа билрууд хийх үед эмч нугасаа хэлчихсэн жоохон час гэ хатгаад өвдөн шүү гэдгсэн. Тэрнээс хойш болохоор мэдээ алдчихж байгаа болохоор шүдээ авах үед нь ямар ч өвдөөгүй. Гэхдээ би нөө хүүгээ ингээд хөдөлж ихвэгээд ингээд толгоноос нь бариад байжсэн хүний хувьд ингээд одоо бүх процессыг харсан гэхэд бол ёо амаргууллаа. Тэгээ шүдний зураг авахлахад 120 мянга. Тэгээд нэг шүд авахлахад за нэг 7-8 мянга. Тэгээд эмчин цаг авахд бас нэг
20-30 мянга. За ер нь 200 мянга төгрөгөд бол багцсан. Тэгээд дэмж тайлбарлахтаа болохоор одоо ер нь энэ насны хүүхдүүдийн 80-аас 90% нь юм давхарчуд ургадаг болсон. Энэ нь болохоор хүүхдүүд юусаа хатуу юм итгэхгүй одоо хоол хүнс бүгдээрээ маш зөөлхөн болсонтой холбоотой. Тэгээд ингээд шүдэн ингээд давхар ургах, хүний ингээд ирүү жижигрэх гэсэн юм асуудлууд айгүй их тулгардаг болсон. Одоо тэгээд аль болох жимс ногоог ядаж алин мэдүүлэхдээ ч гэсэн хальсалгүйгээр нэр нийтүүлжээ. Аль болох хатуу юм мэдүүлж одоо шүднийхэн хөгжлийг дэмжиж илээ. Ер нь гэхдээ тэгэл ангаахын салбар юм ашигын төлөө явна гэдэг чинь тэгэл за би л энд маш их дүүцдэг. Хүн төрөлхтний хувьд байж болох хамгийн чухал юм салбар нь хэрнээ? Одоо бизнесийн салбаруудад хяналтаа тогтоож чадахгүй. Тэгэл тэдгээрийн бий болгосон бүтээгдэхүүнд хорцсон хүмүүсийг л ингээд ардаас нэмчлээл ингээд яваад идэх нь бол ангаахын салбар ер нь ашигын төлөө яваад байна л гэж ойлгодог. Би багтаа энэмтгийн хүн зохиолыг уншаад тэр үеийн одоо баян хаад лордуудад таалагдахын тулд хүний биеийн бүтцийг өөрчлөөд ингээд нүүрэн дээр янз бүрийн мэс заслаар өөр дүр хийгээд ч юм уу ийм үзэсгэлийг хараад ямар балмад зэрлэг юм дээ л гэж бодчихсон. Одоо ч тэр талын бодол тийм эерэг болж өөрчлөгдөөг байгаа да. За бай.